Өнөөдөр Монгол буудагч их наадам 2025 он. Энэ тэмцээний явцад манай Монгол гөрөөчин нэвтрүүлэг маань энэ тэмцээнтэй холбоотойгоор явагдаж байна. Тэгээд өнөөдөр 2025 оны 4 сарын 12-ны өдөр тэмцээний анхны өдөр. Ингээд олон аймаг сумдаас ирсэн буудагч нар өрсөлдөж байгаа энэ мөчид бид бас ард түмэнд халуун зэвсэг буу шидмийг сонирхдаг улсуудад бас зөвлөгөө өгөхөд бас нэмэр болох болов гэсэн чиглэлээр манай мегмар зэрэг урьж буу зэвсгийн талаар бас ан гөрөөний талаар ярилцъя гэж ингэж шийдсэн. Ингээд ярилцлага эхлэхэд бэлэн болоод байна. За хамгийн нэн төрөнд зүгээр сонирхогч гэх юм уу? Ер нь буу шийдэмтэй харьцдаг хүн ер нь ямар болгоомжлол тийм ээ буу зэвсгийн аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй байдаг юм бол нэг үүргийн талаар. За үүрэг гэдэг их юм бол ер нь сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй юм да. Тэгээд сонор сэрэмж гэдэг манайхан нэг юу гэж ойлгоод гэхээр нөгөө болгоомж айдас центр гэж ойлгоод. Тэр нь айдас гэхээсээ илүү анхааралтай байдал тухайн зэвсэг аюултай гэдгийг мэддэг байх чадвар тэр төлөлийн ойлголтууд хэлээд байгаа юм. За тэгээд гал зэвсэгтэй харьцдаг хүмүүсийн байх ёстой нэг үндсэн чанар гэх юм бол их тайван тиймэрхүү байвал амгалан тийм байвал их зүгээр гэдэг. Буу барьчаад ингээд сандар твддэг ч юм уу тийм хитрхий догдолсон ч байдаг юм уу. Ер нь ингээд ийм сэтгэл хөдлөлттэй тийм хүмүүс бол гал зэвсэгтэй харьцаад ингээд явах мохот л жоохон төвхтэй. Шинэ ингээд сандраач ч юм уу бухимдаач ч юм уу тэр үедээ хичнээн нэг өөрөө мэдж байгаа гэсэн нэг сэтгэл хөдлөлөөсөө болоод тэр нэг болгоомж сэрэмж нь алдагдаад байдаг. Тэгээд тийм болохоор ер нь бол галт зэвсэгтэй харьцаж байгаа галт зэвсэг сонирхдаг харьцдаг хүмүүс бол аль болох л тийм сэтгэл хөдлөл багтаа тайван уужуухан тийм л байх үүрэгтэй юм да тэр. Тий. Ан хийгээд явж хахад манай нэг хөгшчүүл ярьдаг байсан. Хөө чи над машин дотор ингээд юм гото бууны хоолоод битгий сум хийгээч. Яагаад бууны хоолоод сумтай яваад байгаа юм бэ чи? Гээл загиндаг байсан. Тэгээд тэрний үндсэн дээр ч гэсэн бид нар ингээд нөгөө бууга заавал шалгадаг нэг тийм юутай. Тэгэхдээ бууга шалгахдаа бас их алдаа гардаг тийм ээ. Тийм. Автомат бууд бас нэг өөр, замгтай буу бол нэг өөр гэдэг ингээд тэгээд тэрнээсээ үүдээд буу алдах энэ төр асуудлууд нэлээд олон гардаг ч байдаг юм уу. Тэгэхээр зэрэг энэ бууны аюулгүй байдлын тал дээр сум буу хоёртой харьцаа гэж хүндийнхэд хүнд надад бодогддог нэг их л мэдрэмж хэрэгтэй юм шиг байна. Тий. Буудлага гэдэг юм чинь өөрөө айгүй хүнээс мэдрэмж шаарддаг. Энэ юу гэдэг урлагийн боловсралтай хүмүүс бас айгүй сонирхолтой нэг сайхан буудтыг. Бид нэр өөрт нэг байглаасаа заяас нэг тийм мэдрэмж авьяас бас байгаад байгаа. Сайн дуулдаг хүмүүс ч байд юм уу, жишээ нь тань шиг хүмүүс ч байд юм уу тийм. Ингээд яаж яхад миний энэ таньдаг хүмүүс донд л ер нь галт зэвсэг сонирхдаг урлагийн хүн бол бас нэлээд олон байдаг. Тэд нар бол ер нь бас буудахтай их цэцтэй тэр чинь нөгөө дотоод мэдрэмжтэй хүн гэдгийг нь л бас илэрхийлээл байгаа. За түрүүн саяны таны хэлснээр тэр галт зэвсгээс ингээд гал алддаг санаансаргүй болгоомжгүй яадаг энэ тохиолдлууд ч нөгөө юу байгаа юм. Жишээ нь ууралж бухимдсан үед нэг гал алдаж байгаа юм. Нөгөө гал зэвсгээс цэниглэн байна. За тэгээд сандар твдсэн үед нэг гал алдаж байгаа юм. За тэгээд бүр ортос хинэггүй ээж бас нэг гал алдаж байгаа. За тэгээд энэ өөрийгөө ингээд байнга хэн чадхааргүй тэгээд ингээд сэтгэл жоохон хөдөл өндөртэй хүмүүс бол галт зэвсэг хэрвээ сонирхохоор бол хамгийн ихний хийх ёстой юм л ерөөсөө
сум боо хоёрыг хизээч нэг дор хэрглэж болохгүй одоо юу гэдэг машинтар аваа явж байхдаа ч гэдэг юм уу энэ тэнд үүрээ явж байхдаа ч гэдэг юм уу тий гэр орондоо байхдаа ч юм уу ингээд ерөөсөл сум боо хоёроо хизээч цуг ингэж оролдож болохгүй. Одоо би ингээд жишээ нь гэртээ бол бууга цэвэрлэх хоёрох үе их гарна л да. Тэгэх чинь бол хизээч тэр бууга гаргаж ирээд оролдож явах үедээ хизээч би сумаа гаргаж ирдэг. Сум далд ингээд байж идэг. Машинтар явж явах энэ төр тохиолдолд бол одоо орчин үеийн буунууд нэг давуу талтай нөгөө магазинтай болсон. Магазинаас алга хармалчдаг. Тэгэл буу дангаараа ямар ч аюулгүй байждаг. Тэгээд хэрвээ сумаа үзэхээр бол буугаад алт ирснийхээ дараагаар сумаа гаргаж ирдэг. Энэ бол одоо ингээд ерөөсөө хатуу мөрдөг. Тэгээ яг ингээд ерөөсөө буудах моментд л сум буу хоёроо нийлүүлдэг. Одоо би одоо өнөөдөрхөн ингээд найзуудтайгаа ингээд энд ингээд таньдаг нөхдөд холуулаад ирсэн байна л да. Тэгэл ингээд ярьж яхад бас нэг гал алдах малдах талаар бас ингээл ярилцчихлаа. Тэгээд хүн хизээ хамгийн их гал алддаг вэ гэхээр яг би ингээ буу мэддэг боллоо, чаддаг боллоо, бууд чаддаг боллоо гэж бардах үедээ аюух гал алддаг. Анх буу сонирхож байгаа хүн бол өө энэ ч яста аюултай зурсан гэд харьцангуй болгоомжтой байна. Би ингээ буу мэддэг болчлоо гэд ирэхийнхээ алдтал айгүй хэнэггүй нэг мэтгт ингээд сумаа хийдсэн байдаг. Тэгээ нөгөө сум хийх чинь бас их сонио ингээд банк ингээ хийсээр байгаа нөгөө дадал болцсон, рефлекс болцсон байдаг учраас би ингээ хийж шүү гэж ухамсартайгаар бодлого нэг мэтгтэл ингээ гол тэмдэглэл сум хийцэн тэр одоо хэрийн нөхцөлд явж байгаа л тэгж байгаа л тухайн мөчтэй анзаараагүй тэгэл гал алдах юм. Тийм тохиолдлууд бол их гардаг. За Монгол хүний сэтгэл зүйн онцлог бол харьцангуй юу бус хүн рүү ер нь буу галц зэвсэг ер нь чиглүүлдэггүй. Одоо Монголд галц зэвсгийн статистикт унджаар нэг 30-аас 40 юу удаагийн тохиолдол гардаг гэж байна. Тэр нь ерөөсөө санаатай галц зэвсэг ашиглаж хүн амны хэрэг хийдэггүй дандаа л санамсаргүй гал алдсан. Тийм хэрэгүүд л байгаа. Одоо манайха ярьдагтай замагтай буу автомат буу гэдэг. Ер нь галын тэр гал алдах тэр юу дээр бол замагтай буу автомат буу хоёрын аль нь илүү ер нь гал алдах магадлал өндөр байдаг. Энэ дээр бас айгүй сони статистик харагдтыг. Яг ингээ гал алдсан юмнууд ингээ харахаар голцоо замагтай буугаар гал алдсан байна. Тэрийг замагтай бууг хүмүүс автомат бууг болохоор нэг буудсны дараагаар дахиад гол төмөртөнд сум байж идэг гэд хүн мэджээдэг учраас илүү болгоомжтой харьцдаг. Тэгээд тоон одоо юу гэдэг утгаараа ингээд аваад үзэх юм бол замагтай буу автомат бууг бол илүү өргөнд тархсан байдаг хүмүүс. Тэгэхээр нөгөө гал алдж байгаа тэр чинь нөгөө зэвсгээсээ биш тухайн хүний нөгөө сэрэмжгүй байдлаас олж гал алдж байгаа учраас хүнд аль зэвсэг нь арай олон байна. Тэр зэвсэг нь арай олон. Илүү нөгөө гал алдах магадлал энэ байгаа. Одоо буруу зөв өрүүлтэй машины нөгөө аваарын тоонод байдаг шүү дээ. Буруу өрүүлтэй машин илүү их аваар хийж ийн гэсэн статистик ярьдаг. Гэтэл бодит амьдралаар яадаг вөхөр буруу өрүүлтэй машин их олон байдаг. Зөв өрүүлтэй машин харьцангуй цөөхөн байдаг учраас буруу өрүүлтэй машин их аваар гардаг. Тэгэхээр машинда биш нөгөө тоон утгаараа л яг тэрэн шиг яг ингээд статистик хараад үзэхээр замагтай буугаар гал алдсан тохиолдол. Тэр тусмаа бүр нөгөө тооц 8-аар гал алдсан тохиолдол. Тий өргөн дарахсан. Тий өргөн дарахсан байдаг учраас. Тий. Тэгээ өөрөө алдахгүй ч гэсэн санаандгүй байдлаар гэрт байхад бусад хүмүүсийн үйлдэл тийм ээ. Тэгэж алдагдах юм байна. Ер нь социализмын үед гэхүүдээ ер нь арчлаас хойш олон янзын одоо шин юутай одоо төрлийн галцсуу тийм Монголд орж ирсэн тийм ээ. Ялангуяа автомат буу гэдэг ч юм уу сүүлийн үеийн шин янз бүрийн юутай буунууд орж ирсэн гэдэг. Урд нь бол биднэрт бол нэг Японтой, Оростой тэгэл нэг алдарт нарийн 800 нэг тийм карьер гэсэн юмнууд байгаад байдаг. Эдгэрийн ялгаанууд өөрөөр хэлбэл хүчин чадлын хувьд ямар шүүхэн байдалтай. Хүчин чадал гэж ярихаар ер нь яг хөдөө нөгөө ижил хэмжээтэй дараар буудаж байгаа дунд калибрийн буунууд бол хуучин шин ялгаагүй бүгдээрээ хүчтэйгээ хувьд л ижил хүчтэй. Орчин цагийн буунууд юугаараа илүү гарчиж ийн гэхээр тусгалын бөөгнөрл цэцээр хамаагүй л болчихж байгаа. Тэгэхээр
одоо зүгээр одоо хувьчны тэр богино ментовоор буутахад сум нь ижлэх нь 4 км нэснэ. Орчин цагийн одоо энэ 6.5 кред мөрөдөр гэдэг энэ тусгалын наривчлал өндөртөө буугаар буутахад ижлэх нь 4 км сум нь нэснэ. Тэгээд яагаад орчин цагийн буу нь илүү байна вэ гэхээр 1 км хүртэл зайд сум нь нөгөө чигээ алдахгүй нэснэ. Гэтэл нөгөө богино ментовч юм болохоор 500 м нэг дахин богино зайд одоо юу гэдэг чигээ алдахгүй нэснэ. Тэрнээс цааш бол аз эзэм идэх асуудал болчихж байгаа. Сум нь бол ижлэх нэсдэг. Гэхдээ тэр яг тэр чиглэсэн байн дээр онох нь үгүй гэдэг нь технологийн ялгаа гарч эхэлж байгаа. Сумны даялалт гэж яриад байгаа шүү дээ. Тарихтоор тий тарихтоор юу яадаг одоо би дээр үед ингээл хөө буутахад одоо амтлал буудлаач гэдэг юм уу бай буудлаа гэдэг ингээд хууртны тэр олсон интерьер буудаа нэхэд гогтараа буучгаад тэгээ мэлий харж хахад пүдгээд холхон буутах юм. Эдгээр болохоор зэрэг панк гэл ерөөсөө шууд очих. Тэгэхээр таяг тойроо тэр юу ялгаа байна уу? Чигээр явах юу? Энэ дээр бас дахиад сумны жоох ялгаа гарч эхэлнэ. Зүгээр одоо хуучин цагийн дээр бентовтой ижлэхэн 308 сум гэж одоо бидний өргөн хэрэглээнд байгаа. Энэ болохоор ижлэхэн сумны уналт бол ерөнхийдөө ижлэхэн яваа. Магнум төрлийн сумнууд гэдэг байж байгаа. За тэр хуучны бентов одоо 308 эднэр энэ 6.5 эднэр ч болохоор гарааны дунд ч урт нь 820 орчим метр секундын урттай. Ерөнхийдөө ижлэхэн. Гэтэл одоо ингээд орчин үед бид нар л мэддэг болол дэлхий одоо 100 жилийн өмнө хэрэгжилж исэн сумнууд одоо 223 эднэр ч болоод ирэхээр магнум төрлийн сумнууд гээд тэд нар болохоор гарааны урд нь 1000 гаруй метр секунд болж байгаа. Айгүй урттай болж байгаа. Тэгэл гогтархтал ерөөсөө 500 м 800 м секундээр хурд айгүй өндөр болчихсон. Дээр үед яг тоос 8 гэдэг ингээд тоос 8 17 тоос 17 тоос 18 гэл ингээд богино жижигхэн тэр янз бүрийн за тэр үтгэл хэл гэмтэн тасрангуул тайраад нэг шаханы буу хийцдэг энэ хөдөөнийхөр бол одоо ер нь жижиг хэлбэрийн буунууд ер нь хөдөөнийх нь бүгдэнд нь байдаг баг тийм ээ айлуудад. Одоо бидний нөгөө нэг талын бас нөгөө дутуу гуцуугийн л зовлон л доо. Буун муудлаа гэхэд дахиад нэг буу аваад ингээд шинэ буу аваад авах боломж байдаггүй. Тэгэл нөгөө хуучин буугаа ингээл аргалаал янз бүрээр тайлж мараад янзлал тэгээд игцэн бууг чи нөгөө ил гаргаад одоо хуулиасаар бүртгүүлээд хяналтанд байлгаад байж болдоггүй. Тэгэл далталдаг, нуугдаг. Тэгэл ингээд яг таны хэлдгээр ингээл хөдөөний айлуудыг ингээл үзэхэд ингээл яаж иж байгаа л нэг ганц нэг юм уу тайрцсан, зэвэрцсэн энэ төр тоос 8 юмнууд л гараал ирдэг. Ер нь бууны цэвэрлэгээний талаар ямар ойлголт хүмүүстэй хөв. За монголчуудын бууга дуусгадаг одоо хамгийн гол асуудал цэвэрлэгээ. Бид нар чинь бол нөгөө сумны үннээс болоод барууныхан шиг тэгж хэдэн мянгаар нь галалж бууга иглээж дуусгах одоо санхүүгийн боломж ч байх, бодит боломж байхгүй. Бид нар бууга яагаад барууныхнаас хурдан дуусгаад байна гэхээр ерөөс цэвэрлэдэг. Буудаал тэгэл гэртээ авчираад хайчдаг. Тэгээ нөгөөх нь одоо өнөөдөр шиг юм хүүтэнд байж байгаа л дулаан оронгууд конденсац үүсэл дотор нь цан зөгчл байдаг. Тэгэхэд хизээч манайхан бууга хатсныхын дараагаар ийм буу маань яаж байгаа л гэж үздэг. Манайхан дунд хамгийн их бууга цэвэрлдэг гээл тэгэхээр их сайндаа л нөгөө хуурай шувтаргаар нэг ганц татдаг. Тэгэл болоо. Гэтэл чин галц зэвсгийн цэвэрлэгээнд ч одоо бүхэл бүтэн шинжлэх ухаан болоо тэр нь зориулсан химийн төрөл бүрийн бодисуд байна. Уусгагч, дэвтээгч, тослогч, цэвэрлэгч, тэгээ хадгалагч энэ төр гэл. Бид нар бол бүү мэд бууны тос гэсэн ганцхан үг мэднэ. Тэгээд бууны тос гэдгийг бас сонсож байгаа нэг юм. За хөдөөгөр заримдаа бол хэцүү шүү дээ. Юу яаж байгаа юм чинь би бүр нэг айлд хөдөөний айл гү наад бууга ингээд замаг нь ингээд гүхгүй байгаа байхгүй бүр ингээд зуурцсан. Гү наатхаа нэг тосолж мосолдог юм уу гэдгсэн чинь машины нэг моторын тос нөгөө хийж байгаа байхгүй. Моторын тос чинь илүү өтгөн илүү зуурамтгай. Тэгээд тэр чинь моторын тосны нэг онцлог нь болохоор цэвэрлэх зориулттай биш. Аль болох металлт шингэж нөгөө нэг наалдах зориулттай. Тэгээд нөгөө металлтаа шингэж өөрөөр үрэлтийн өөртөө шингээх зориулттай байдаг. Тэгэхээр техникийн одоо машин техникийн тосыг буунд хэрэглэхээр юу ядаггүй цэвэрлэгээ болдоггүй. Улмал ингээд шингээд улмал заваарад байдаг. Гэх мэтлэнгээр ингээд бид нэр ерөөсө бууга арчилж мэддүү цэвэрлж мэддүү тийм учраас бууга их амархан дуусгадаг. Надад нэг
хүн замгийн ажиллагаа байсан бүр ингээ барьцсан. Нэг чон гараад ирэхээр юу сомлох гэсэн чинь замгийн ажиллагаа болцсон. Хүйтэн. Тэгээ чоноо өнгөрөөсөн юм л да. Тэгээ бүр байхгүй. Тэгс чи яасан гэсэн чинь наран цэцгийн тосоор тос. Тэгэхээр чи тэгж аргагүй. Тэгээ наран цэцгийн тос нөгөө хүйтэн зарцаад тэгээ бүр цавгүй шиг болцсон нэг ингээ. Тэгээд ингэж исэн нэг удаа байдаг. Тэгээд төмрөөмөнд чи энийг нэг яндлаад өгөөч гэж байсан. Би энэ тийм надтай хүртэл тийм тохиолдол байсан. Нөгөө наран цэцгийн тос чинь хүтэнд юу байд юм бэлээ? Цагаан өгтөө болчихсон юм бэлээ шүү дээ. Бүр ингээд өөхөн тос шиг ингээд завцаасан цагаан юм болгоцсон тийм. Буугаад тэгээд үгүй яасан гэсэн чинь нөгөө замг нь ингээд гацаад байсан. Тэгээд надад бэлэн тос байгаагүй байсан ингээд 9 тос тэгэхээр нь хийцэн. Тэгээд гэртээ нь бол гэр дотроо нөгөө нэг 9 тос игээд ингээд замгааг өөхөд бол гүйж байсан гэж байгаа байхгүй. Дараа дөрөнгөт нөгөөх нь байхгүй тагдчихсан. Яг хөдөөнийхэн болохоор буугаа ингээл автрал тавьчихдаг. Бороонд шүүрээд, хүйтэн шүүрээл, сантуулаад, шороо тоос болгоод зэврүүлээд энэ тэр. Тэгвэл буу чинь хамгийн амархан муудаад юм онхоо байгаад дуусах нь байна шүү. Энийг сайн ойлгоорой. Тийм үү? Тий. Одоо манад бол ерөөсөө огт харагдахгүй байгаа юм. Одоо баруунд нөгөө бороскоп гэдэг байхгүй гол төмрөөр шахаадаг. Одоо камер. За тэрүүгээр ингээд буунуудыг ингээд харахаар юу яаж байгаа юм. Тэр гол төмөр нөгөө бямт дагаад эхлээд нагаар ингээд түлэгдсэн нагаарууд ингээд шигжиж байгаа. За тэрэн дээр нөгөө дахиад зоргцсон зэснүүд ингээд наалтчихж байгаа. Тэгээд зэс нагаар хоёр чинь өөрөө айгүй нөгөө нэг төмрийг эдэмтгий байдсан. Эдэмхий байдсан. Одоо хамгийн ойлгомжтой энгийн жишээ нагаар одоо яндан биш үү? Айлуудын. Нагааранда түлэгдээд сорогдоод нөгөө нэг ингээд симичдэг шүү дээ. Тэгж байгаа юм. Зис болохоор төмрийг яаж иддэг вэхээр дотгошоо нөгөө нэг уруулд ороод эсэлдээд нөгөө зис чинь нөгөө ногоон болчдөг ногоон цогрол. Тэгээ тэр нөгөө эсэлдсэн зисийн хүчил чи юу байгаад ддэг. Төмрөө иддэг. Тэгээд ингээд харахад бол гоё гэлгар юм. Яг ингээд зориултын бороскопоор ингээд харахаар нөгөөх нь ингээд барцаас юм бит. Тэгэл бууд хүрд нөгөө барцгарч улмал томроод идэгдээл тэгээд нөгөө байхгүй бол. Тэлэл бүр юу болгоод яачих вэ? Сум чинь тэгээд хамгийн гол нь ерөөсөө ямар ч тийм саадгүй гөв гөлгөр юмн дээр гулсаж иж цэцээ хадгалдаг. Гэтэл чинь яг тэр нөгөө нэг арзаацсан төмөр дээр чинь нөгөө сумны чухрад ингээд багасаад. Энд нэг арзаацсан бол энд багасдаг. Жохон цаашаа зам нь шулуутсан дахиад нэг багасдаг. Ингээд жиг турд нь байхгүй болчихсон. Цэц нь байхгүй. Тэгээд энэ тэнд мэдээж бууны гол төмрөөр сум гарна. Сум гарахтаа мэдээж нэлээд юу та чарга гарна шүү дээ. Сайн. Бууны гол төмөр одоо ингээд сум гарах тохиолдолд нэг гарч байгаа сумныхаа юугаар ингээд явагдана тийм ээ. Тий. Одоо тэр тэлэл чинь нөгөө юу яаж байгаа. Сум ингээд нөгөө төмөр ингээд гимтсэн дээр ингээд саатан шүү дээ. Түүнхэд араас нь хөөж яваад даралт чинь тэрүүгөө оронд юу яадаг. Иргэн тойрноо ингээд бас ингээд тэлээд идэв. Дахиад ингээд явангууд дахиад дараагийнхан саадан дээр жоохон тэлдэг. Тий. Ерөнхийдөө нэг эрдэн дондор бөмбөг үлдэж байгаа шиг явах юм шүү дээ. Тэгээ хөдөөнийхэн ч юм уу зарим улсууд ингээд гол төмөртөө хөл хийж ийнгээд ингээд бүр гол төмөртөө ингээд аягүй ингээд чангалаад бооцсон байдаг байхгүй юу? Энэ дээр нэг зөвлөгөө юм байна уу? Тэр болохоор юу гэдэг хүмүүс болохоор ингээд боочхоор бянт таслаа гэж ярьдیں۔ Тэр бянт таслах нь бол цэвэрлэгнийх нь асуудал. Боохоор ягаад тусгал модчдаг вэ гэхээр буудах үед нөгөө гол төмөрчин гэдэг юу яачдаг. Гуйдаж гөрүүлзэж идэг. Энэ чөлөө төдөлгөнд байхгүй болчдөг. Яг энд нь ингээд гацчихаар араас нь ингэж явснаа гинт саатаад дахиад ингэж яадаг. Тэгэхээр нөгөө сумны жигд юу чинь хурд чинь бас алдагддаг. Тэгээд энэ тэнд тусаад оноонд нөлөөлөд оноонд эхэлдэг. Тэнгүүд биднээс нөгөө юу яадаг онохгүй болоод эхлэнгүүт за энэ бянтан тасарч гэдэг ганцхан шал хэлдэг. Сүүлийн үеийн буунуудыг ингээд нэг ямар ч буу байлаа гэсэн за замгтай буу ингээд юунгуудаа нэг хүмүүс нэг гол төмөр сум мод хоёрын хоорондор ингээд нэг цаас ингээд гүйлэгдэг шүү дээ тий. Тэрний учир тэр чинь нөгөө нэг гол төмөр ингээд юм чөлөөтэй үлсэж явах хэрэгтэй. Доороо ингээ модтойгоо ингээ мөргөлдөх юм бол энэ нөгөө нэг жиг төдөлгөж байхгүй болчдөг. Энэ ч юм. Одоо вентов ч юм уу тэр янз бүрийн юуны дөрвчийн үеийн буунууд чинь ерөөсөн юм баглаатай байдаг шүү дээ. Тийм баглаатай. Гэтэ тэрийг бид нөгөө дотор нь цаас гүйлгэж үзэж чадахгүй байгаа болохоос биш. Үйлдвэрээс нь бол юу яагаад ах шиг байна.
яг ингэж гол төмрөө ингэж нам бариулаагүй. Маш бага. Тодорхой Тий тодорхой юунд зайтай. зайтай байх нь биш үү тэр юунд. Тэгээд тэр Япон бенточ гэдэг юм уу тэр нөгөө 1900-аад оны ихэнх үед хийжсэн буунууд дандаа нөгөө нэг гол төмөр нь одоо дээгүүрээс ч юм уу гадараач ч юм уу битүүн модон мөрөөстэй байдгийн нэг шалтгаан нь бол тэр юу байт юм бэ? Энэ цаг агаарын нөхцлөөс үүсээ төмрийн нөгөө нэг чинрэлт гэдэг юм бас үүсдэг юм байна л да. Юу яадаг гэсэн гэхээр тэр чин дандаа нөгөө тэр чинь байлдааны буунууд л байсан. Байлдааны бууч ингээл хэдэн зуун ингээл дайсан ирж яхад ингээл галлал улаашсан байна. Дээрээс нь ингээд цас юм уу бороо юм уу ороод ингээд ирэхээр нөгөө огцом хөрж байгаа хэсэг нь тэр нингэн нарийнхан гол төмөрч ингээд татаад яваад мөрийгэд юм байна. Одоо яг энэ технологи жишээ нь Япон катана сэлэмний энэ нэг хагас юм матилдэн шүү дээ. Тэрэн дээр ашигладаг байхгүй юу? Улаасгаж ягаад юу руу хийдэг? Цэл үүдэн төмөрлөг, ус руу төмөрлөг, утас руу хийдэг. Тэгэнгүүт эхлээд огцом ингээд дотгошоо мөр хийдэг. Тэгснэ буцаагаад ингээд гидээд. Тэгээд катанагийн энэ нэг хагас одоо юм. Тэр үед яагаад өөрөө хийхээ байдал руу буцаад ингээд бүр ингэж гидэж татдаг. Бүр гидээгээд явчих юм биш үү? Яг тэрийн шиг үзэгдэл нөгөө тэр одоо ортвентон дээр ярихад тэр урт нарийнхан гол төмөр дээр чинь тийм үзэгдэл гардаг. Одоо нэлээ буудаад ирэхээр унд туслаа эсвэл даваа дээрээсээ болохгүй юм гэдэг чинь тэрүүн дээр биш үү? Тэр нөгөө гол төмөр халаад ирэхэд холбоотой. Тэгээд тэр халалт тэгээ байгалийн нөгөө нэг хүүтэн тэр нөгөө төмөрт нөлөөлж ингэж төмрийн одоо нөгөө шулуун байдлыг алдагдуулах энэ одоо сэргийлж тэр орсонтой онт гэж битүү юм юу хийж гисэн байт юм байл. За боо зэвсгийн талаар нэлээд ойлголттой болсон байх. Ялангуяа хамгийн гол юм нь нөгөө мууны цэвэрлэгээ гэдэг юм юу удаанда ижил одоо бууга хэрэглэх нь вэ шүү дээ тий. Бууга цэвэрлэхдээ эхлээд цэвэрлэгч шингэнээр нь цэвэрлж байгаа. Буудсны дараах нагаар одоо цэвэрлж байгаа. Тэгээд тэрний дараагаар уусгахч бодисууд нь цацаад тэгээ нэг 20-30 минут хүлээж байгаа. Тэднэр нөгөө шатаад ингээд бүр ингээд дагтаршаа хатурцсан нагаар за нөгөө төмөр дотор наалтсан зис зоргоцсонд юу байдаг. Уусгадаг. Тэгээд тэрийг нь дахиад цэвэрлэгч шингэнээр нь цэвэрлээд тэгээ сайхан цэвэрлээд дуслаа гэхээ алдаад нөгөө хадгалагч тослогооных нь бодисоор нь түрхдэг. Гэх мэтлэнгээр би нэг архангад тарвцалж явж байгаад нэг тарвцлагч юу хавда айлаас нэг муу аваад тарганд явлаа л да. Ондгүй. Гүн одоо яагаад ондгүй юм болоо гэдэг ингээд байсан. Тэгсэн чинь өөр сумаас нэг тарвцалж явсан нэг хөгшөнтэй таарсан байхгүй. Тэгсэн за дүү оноо мэргэн үү гэлдэг л. Буу онохгүй мөө нэг айлын буу авсан ч гэсэн чи айлын нэг наад мөг чи харъя гэдэг. Замгийн аваад ингэж харснаа. Ийм буу яаж ондох вэ гэлдэг л. Би харахаар тэр гэлтайсан сайхан дэм. Тэгсэн чинь тоос 8 чи ер нь голцоо тэгдэм байх шүү дээ. Хонгоны байр те урагшина сум гарах яг тэр нэг 4 хуруу юм уу 6 хуруу юм уу тэр хавьд нь шүү дээ. Нөгөө тугалга наалт зоргоо наалтаад яг винтэнтэй наалтчтэй биш. Тэгсэн чи нэг юм төмрөц цолоод тэр гэсэн төмрөц цолоодсэн шин тэргээр ингэж нөгөө чулуугаар ингэж уртлын хатгаа болгож байгаа тэргээр нэг ингэж байгаа. За одоо чи хар алгаа тусаад гэхээр алгаа туссан чинь парк гэсэн чинь тэргээр гарч байгаа юм зүрээс нөхцөлөхгүй юм гарч ирд. Тэгээ бууга сайн цэвэрлэгч юм. Тооц 8 тэр нөгөө юу яд гадуураа зис бүрээсгүй зүгээр зөөлөн туглаг учраас яг эхний таны хэлдэг одоо эхний тэр нэг хэдхэн сантиметр хэсэг дээр нөгөө бөөрөнгийн сум чинь бянтандаа зоргодоод хэлбэрээ олж авдаг. Тэгээд тэрнээс цааш зоргодох юм уу болоо нөгөө яг бянтныхаа хэлбэрийг олоод яваад. Тийм болохоор яг эхний хэсэг дээр тийм ээ. Тэрийг одоо манайхны одоо цэвэрлдэг хамгийн энгийн арга одоо таны сая хэлдэг төмөр уцсаар ингээд зүлгэж ингэж гаргадаг. Тэгэхээр уул нь бол жоохон бууруу. Ягаад тэгэхээр нөгөө гол төмрийнхөө толио өнгөлөгөө царапан талаад байгаа хэрэг. Тэгэхээр тэрэн дээр нөгөө уусгахч бодисод хэрэгэлдэг. Цацаад нэг 20 минут хүлээж ягаад цэвэрлэгээ хийх шувдраагаар затах эдэрт бүх тохиолдолд дандаа нөгөө хойноос нь хонгой байрнаас нь урагшгаа амархан цэвэрлж явах хэрэгтэй. Бүх хог нь урагшаага л гарч явах хэрэгтэй. Тэгэхгүй хойшоо ингээд явах юм бол хонгой байрандаа үлдээд бас нэг юм гарах л баг тий. Тэгээд тэр нөгөө халиаврын тоглогыг яадаг вэ гэхээр эхлээд эхний цэвэрлэгийг дандаа
хонгой байрнаас намаар нь гаргаж хийчихэд дараа нь жоохон чигжүү тийм би болохоор зүгээр брезентэн тийм даав маа ашиглалт. Чигжүү хатуу даавгаар ингээд сөрүүлт амнаас нь хонгой барил. Тэгэхээр илүү амархан нөгөө хухраад салждаг. Тэгээд нөгөө уусгагч бодис сэргэлэхээр өөрөөр зур төмөр уцаар зурлгүйгээр зам дэвтэй гараад. Тэгэл ингээд шовтрогон тэр даавн дээр ингээд харгаж ингээд тийм гатгавтай тоглоно ялцсууд гараад ирдэг. Халиаврууд ч нь болохоор юу яадаг байхгүй юу? Ийм жижигхэн дарстай. Тэгээд нөгөө зөөлөн тугалгоо шүү учраас тэр хизээж тэр бянт төмрийг илээж бардаггүй байхгүй. Үйлдвэрээс тогтоосон дундаж норм нь 500 мянга буудна гэдэг байхгүй юу? 500 мянга гэдэг чинь хүн жилдээ 1 мянга буудах юм уугүй юу? Тэгэхээр 500 жил болох гэж байгаа биз? Тэгэн штэ. Тий. Тэгэхээр уул нь бол халиавраар ерөөсө нэг хүн байтгаа хоёр үеэрээ эдэлж дуусгааргүй байхгүй. Гэтэл манайхан яагаад амархан бянтын таслаад байна гэхээр ерөөсөө л цэвэрлэдэггүй. А яагаад том бууны бянт тасрахгүй мөртлөө калорийн бянт тасраад байна гэхээр калорийнх нөгөө туулга заргадаж наалтах нь илүү байдаг. А зис хатуу зис чинь болохоор харьцангуй нөгөө наалдаж үлдэх нь бага байдаг учраас. Ангийн тухай ирнэ. Тий. Өөрөө ямар буутай? За би одоогоор 3 буутай байгаа. Нэгтээ гуруулаад хийх. Нэг нь одоо 22 илэр гэж одоо бид нэр ярьдаг болчиход байгаа нөгөө халиавар. За тэгээд TK-гийн бас 6.5 Creedmoor сумтай CTR гэж нэг загвар байгаа. За тэгээд 308 сумтай Compact Light гэсэн бас нэг загвар юм байгаа. Ер нь ангөрөө бол хаагур хийдэг. За би ч нөгөө хотод байнга оршин суудаг болохоор тийм одоо тогтсон газар бас хэцүү дээ. Ерөөсөө найз нөхдөдөө нийлээл ингээл хотоос ойрхон одоо сэлэнг болгон ч гэдэг юм уу хинтийч гэдэг юм уу ингээл ерөөсөө тойрол хасаагүй л найзууд маань хаашаа явъя гэж дуудан тэгэл дэш явна. За би өөрөө нөгөө сэлэнгэд өссөн болохоор яг хуу сэлэнг рүү очино бас. За сэлэнгийн юу ард толбыг мэдэн шүү дээ бүрэнгийн нөрөө. Тий. Тэргээр гахаасэлцээ юм. Би тэгэж нөгөө гахаа махаа энэ төр гэдэг юм уу нөгөө яг намайг ингээ буу үүрэгтэй болохын алдад чинь 90 он гараад тэр нөгөө хүмүүс яг миний нөгөө нэг мэддэг байсан үе миний баг байсан үе шиг нөгөө нэг мундаг тэр нэг гахааны араас олон хоног өрөөлдөг байлдагээс тэр юунууд бас жоохон байхгүй болцсон байсан. Тэгээд би чинь зүгээр юу ингээл чон манай нутаг чинь бор өрөөс чон ихтэй. Тэгээд тэднэрийгээ жоохон хөцөлдөг байж байгаа. Тэгээ нөгөө хотод ингээд ирээд ажил төрөлтөө болсноос хойш бас тэгж явж чадхаа байсан. Яг гоо булган болгонд л ингээд хаяа очиод нэг 7-8 хоног энэ төр гахаанд явна. Одоо гахаанд явлаа гэд бодоход над бол бодогдгийн хамгийн оновчтой илүү ажтайхан гөрөө морин гөрөө. Тий. Морин гөрөө л их зүгээр юм шиг санагдаа. Дээр үед бол ганцаараа энэ төр явдаг л байсан юм. Наагур гэл явцдаг. Тэгээд явган гөрөө морин гөрөө л илүү их сонирхолтой. Тий. Амтнаа олгоч тэрийг агнах ч гэсэн тийм илүү тактик илүү байдаг юм шиг байна. Нэг одоо нэг машинтай гэрэл тавиад юм уу одоо сүүлийн үед ч одоо нөгөө термалаар бууддаг болцсон болохоор хүмүүс чинь тэгээд машинаас буухгүй шахгүй юм. Тэгдэг бас. Тэгэхээр зэрэг над бол тиймэрхүү хэлбэрээр юу ч гэсэн дурлцсан улсууд чухамдаа нэг анги өрөө ховрдоод байна. Амархан болоод байна энэ тэр ядаргаа баг. Одоо бүр буугаад авахгүй болтлоо мөлхөөд яваад гэртээ очичхад 2-3 хүн онцоход нэг сайхан санагдаад эргээл ямар санагддаг байсан юм дээ тий. Би чинь бол яг өсвөр наснда гэх юм уу нэг 15-6 тагаас эхлээд хөдөө нэг суманд төссөн тэгээд суманд байхдаа бас гөрөнд ингээл явна. Тэгээд 15-6 та хүүхдэд ямар амирхан машин унаа олдох тэгэл морь унаал явна. Би нэг хөгшин саарл морьтой байдаг гэсэн. Нөгөө саарл морь маань бас байгалийн зүс дагуу учраас их аятайхан. Тэгэл морьтой ингээд явж байхад ер нь баргийн амтны хажууд чимээгүүд очиждаг. Тий. Тэгээд
их аятайхан тэгээд яд ус. Тэгээд яг таны хэлдэг нөгөө би чи морин тос тийм сүрхэн мундаг биш л дээ. Тэгээд өдөржин ингээл явж яваал ингээл ороо ингээл 2 цав холгоол ингээл өгөхгүй шахсан. За боли өстө турж өгөх гэж байгаа өш өстө нэр. Ингээл тэгдэг. Тэгэл гэртээ ирээл 2 3 хоног унтчаал тэгэл дахиад ингээл за явах юмсан ингээл догдлоод өрвэж яддаг. Тэгээд тэгж явж байгаа би одоо шинэ сүүл тэгэл хотод ирснэхээ дараа ингээл хөдөө гарч чадахгүй хэд хоногоор ч бүр давчтай дунд. Тэгэл цонхоороо ингээл дурандаа л ингээл зогсоод анхны цас орохоор яаж тэгэл догдлоо. За одоо ингээл яа. Тэгэл нөгөө найзууд майзууд чинь юу байна? Уруу татна. Юу бодож ийн гэгэлж ийн өнтер гэл тэгээд өө сензэн бодхол юм байна штэ гэл. Тэгэл нийлж аваад гараад явдаг. Тийм байсан. Ер нь гахаа агинжсэн үү? Агинжсэн. Ер нь одоо ингээд хүмүүст ингээд сонирхуулахад ингээд нэг газрын юм уу хадны гахаа, самрын гахаа, зэгсний гахаа гэдэг байдаг штэ тийм ээ. Тэр ер нь ерөнхийдөө идэж ууж агинжсэн үү? Тий. Одоо яг тэд нар чинь ингээд хүмүүс болохоор ингээд яадаг байхгүй гаднаас нь харахад гахал бол гахаа биш тэл гэл яадаг. Гэтэл яг ингээд идээд ирэхээр иддэг өв сургамлаасаа болоод тэр нөгөө гахаа болгон чи өөр амттай. Одоо шинэ самрын гахаанд бол бид нэр их дуртай. Гоё. Тэгээд тос нь ингээд өөх нь ингээд самар амтагдаал ордог гээл. Тэгсэн мөртлөө одоо нөгөө пойлны нөгөө гахаа гэж шорооны гахаа. Тий, шорооны гахаа. Өнөө жоох амт муутай. Тий. Яг тэрэн шиг таруу бас нэг тиймэрхүү. Зарим нутгийн таруу бол их дайжгүй. Зарим нь болохоор их улбогоор амттай. Тий. Сүүлийн үед ер нь би юусан сүүлийн үед ер нь хүн амтан ховрдод өрхөөрөө давж явуулдаг юм уу да. Яг тэгэхээр томцуулын сурчилж ялаад ер нь нэг жоохон тийм хуучин чи өчнөө олон юу байлаа штэ. Одоо үдээ юм уу нэгчгэлөө таргуун тийм ээ. Тэгэл бүрх гээд ирэхээр тэр их том нохоо шиг зүгээр юутай хондоо нэг чагталсан юутай гэдэг үлээ юу лээ. Гахаа махаа ч гэсэн тийм гэдэг. Тэгээд одооны ингээд тарав гээл ингээд багадаа явж исэн таргунд явж исэн газруудаар ингээд их давч жижигхэн таргунууд ихтэй болцсон. Чонд гэхэд ерөнхийдөө нэг тийм койот маягийн болцсон тийм ээ. Одоо харин энэ жил чон ингээд өсөөд ирсэн чинь том чоннууд их байна. Тийм. Наа ч болохоор юу яагаад байгаа юм бэлээ. Зүгээр миний бодол шүү. Агнаад ингээд цөөрөөд ингээд ирэхээр өөрөөр хэлбэл нөгөө тухайн одоо юу гэдэг таргууны биеийг үүсэж томрох хугацаа олохгүй байх шүү. Яг үнэ. Нэг таруу одоо юу гэдэг ингээд нэг 7-8 наслаад нэг 10 битан шиг бандаас юм болох ёстой байтал чинь тэгж чаддгүй нэг 4-5 үрээл нохуулаад. Тэгэхээр чинь ингээд нийтлэгээрээ нэг тийм 4-5 настай таргунууд гээл ирэхээр чинь тийм давжаад байх юм байна. Чон бол бас яг нэг тиймэрхүү. Сая нэг хэсэг юу ялаа шүү дээ нөгөө хятад руу чон гаргадаг энэ төр байх үед их агнала. Тэр үед бол чон бол жоохон юу болцсон байсан шүү хавчиг болцсон шүү. Тэгээ корона мороно ч гэдэг юм уу ингээд нэг 5-6 жил ингээд чон агнах нь ингээд болоод ирсэн чинь нөгөө чон өсөөд бие гүйцэд эхэлж байгаа хөө. Яг бие гүйцэхтэй. Тий, одоо ингээд сая сүүл ингээд найз нөхдийн маань агнсан энэ чоннуудыг ингээд яхтал ер нь бяруу шиг чон бол бас 2-3 бас байна. Сая нөгөө намар хинтэйгээр явлаа л да чонд яваад байсан. Тэгсэн хүн онцгой том чон байна. Тэр бол одоо биеийн гүйцээд бүр ингээд өцсөн биш үү. Яг л тэр аргалдаа хүн юун дээрээс нь өсөөгөө дөнгөж насранд хүрэх гэж өсвөр насндаа юу гэж хатал бодоод алаад айддаг гэдэг ч юм уу. Тийм юунод ангийн юунуудад гарах юм байна. Тэгээд энэ бууг одоо нэг хэсэг аллаа шүү дээ. Тэгэн гутал тэнт юу ихтэл сайхан 12 салаа, 14 салаа, 16 салаа тэр бомж байхгүй. Одоо намайг баг байхад үлгэрт 14 салаа 24 салаа өртөө бууг энэ гэл үлгэр байдаг байсан шүү дээ. Тэгэх чинь сүүлдээ 12 салаатай бууг тарах нь бараг хурдаад эхэлсэн шүү дээ. Ер нь нэг 8-8 тайл нэг залуухан соёндоо туханд богноо таардаг болсон. Одоо манай тэр хөдөө аав тэр байдгийн араар нэг ууланд нэг 5-6 бууг байгаад байна.
За тэгээд тэрийг хинч оролдодгоо тэгэл байж л байдаг. Тэд нар бол бас их гоё болж шүү. Гоё аргил болж байгаа. Аргил болж байна. Энэ өвөл би бас тэргээр алхаж яваад нөгөөдөлдөө таарад ингээд дорндоо жаал суулаа. Тэг чин бол бас хоёр нь бол их сайхан аргил болцсон байна. Ивэр нь бол бүр их мундаг том ивэрнүүтэй болцсон байна. Тэг чин одоо нэлээ 10 хэдэн жилийн өмнө ч гэдэм үү тийм том ивэртэй боогоор нь таардгүй байсан шүү дээ. Харин тий. Ер нь голцоо бол тэгэл нэг 10 салаатай юм тааруул одоо их юм тийм ээ. Тэгэл юу яадаг байсан. Одоо харин овоо үржээд юу байсан хүмүүс шалхаа байж тээ. Тэгтэл хуучин социализмын чинь нэг юу яана гэж үүдэг штэ нэг тэнцвэрийн юу яадаг нэг хөгшин бугнууд нь нэг залуучууд ойртуулахгүй согоондоо тэгээд өөрөө хэлтүүлж чадахгүй тэрнээс үүдээд бас сүргийн бүтэц доошоо болдог энэ төр гэж ярьдаг. Одоо янгэр ч юм уу аргал ч юм уу тийм байдаг байсан тэр гэж ярьдаг юм лээ. Тэгээ мундаг ажтай явуулж тэр юунуудаа хөгшин бугнуудаа бодуулж юу яадаг байсан тэр тийм тэр чинь яг нөгөө нэг ангийн зохицуулалт амтны зохицуулалтыг механикаар хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөлдөл өвчтөө муу доройч гэдэг юм уу тэднийг ингээд агнж бүгнаад нөгөө сүргээ ингээд цэвэрлээд одоо би жоохон харамсаад байгаа байхгүй. Манайд нөгөө ангийн аж ахуй байгуулад амтан гэж агнаж болдог тийм аж ахуй байгуулж болохгүй байгаа нэг жоохон харамсалтай байна. Зүүн Европын орнуудад одоо жишээ нь тийм ангийн аж ахуйнууд их байгуулдаг. Манайд ангийн аж ахуй ямар зорилгоор байгуулдаг гэхээр зүгээр олон тоотой болгохын тулд амтан одоо хашиж өсгөж үржүүлж болно гэж. Агнахын тулд амтан гэж аж ахуйгаар өсгөж болохгүй гэж байгаа. Гэтэл хинч агнахгүй бол хинт ч ашиг өгөхгүй бол хинч ашиг сонирхлыг татахгүй бол өөрөөр хинч тэр амтныг олон болгоё гэж өсгөж яах. Ямар ч юу байхгүй. Хүсэлгүй. Гэтэл чин зүүн Европын орнууд болохоор тэр ангийн аж ахуйнууд яаж юм гэхээр жилдээ 2 сая бор өрөөс агнаад байхад л өсөд байгаа. Нэр чинь нөгөө муудыг ягаал тэгээд аль болох олон хүнд ягнуулж аль болох их мөнгө олохын тулд аль болох ихээр нь өсөж байгаа байхгүй. Тэр хэрээрээ л нөгөө байгаль мундаг зохицуулт хийж шүү дээ. Тий, айгүй мундаг зохицуулт. Одоо жишээ нь би ингээд бичлэг юм хүм ингээд үзэж яхад тэр аж ахуй одоо юу гэдэг зааварлагч юм уу тийм хүмүүс нь ингээд яаж байгаа байхгүй. Ирсэн гахаануудаас ингээд тэрийг нь агна гэж. Тэгээ харахад бол дандаа нэг тийм хавчиг одоо тэгээд жижиг юмнуудыг нь агнуулж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө сүрэг дараа нь эрүүл бүтэн дахиад цаашгаа илүү өсөж үржих боломжтой нэг одоо юу гэдгийг цусаар эрдэлт байхгүй болно гэсэн үг шүү дээ. Тий. За баярлалаа. Сайхан ярилцлага боллоо. Ингээд танд амжилт хүсье. За баярлалаа. Хүмүүс одоо телевиз үзэж байгаа хүмүүс маань их сонирхож юу байгаа бах. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Буу засгийн талаар ан өрөөний талаар ойлгомжтой ярилцлага өгсөн мегад баярлалаа. За баярлалаа.